За хай бүгдээрээ сайн байцгаана уу. Тэгээ нэлээ удаан хугацаанд бичлэг хийсэнгүү. Тэгээд цаашдаа энэ хугацаанд юу хийж явсан гэдгээрээ бичлэгээрээ та бүхэнд оруулаа явах болно. Харин өнөөдөр болохоор ингээд edit хийдэггүй ингээд гялс оруулж болох боломжтой бичлэгийг оруулах гэж бодоод жоохон цаг гарсан дээр сууж байна. Тэгээ яагаад өнөөдөр ингээд цаг гараад ийм бичлэг хийж байна гэхээр өнөөдөр ууд нь миний хичээлийн 2 дахь өдөр байхгүй юу? Эхний өдөр, нэгд өдөр, 9 сарын 2-ны өдөр. Тэгээ багш нараа өнөөдөр уулзсангуудаа зүгээр би даалтныг ингэн тэ ийм хичээлүүд үзнэ, ийм ном уншин, шалгашуулга ийм байна гэж ерөнхий мэдээлэлүүд тараад тэгээд жоохон цаг гарангуудаа дээрнээс хойш бодож явсан бичлэгээ хий гэж сууж байна. Тэгээ энэ ямар бичлэг вэ гэхээр би ингээд чөлөө цаг гарахаараа нэг подкаст сонсдог байхгүй юу? Second Date Update гэдэг болзооны 2 дахь боломжийг олгодог юм радио нэвтрүүлэг. Тэгээ энэ нэвтрүүлэг дээр болохоор ингээд эхний удаа болцчоод тэгээд 2 дахь удаа дээр нь гөөстлцэн ингээд холбоо оройгоо сургуулсан ийм хүмүүс рүү нөгөө хүн нь ингээд энэ радио руу захиа мэйл бичээд ханддаг байхгүй. Тэнгүүд тэр радиогийнхан нөгөө гөөстлсэн хүн рүү уцтаад яад ингээд 2 дахь болзоонд яваагүй юм бэ? Одоо ингээд нэг боломж олгооч гэдэг санал тавьдаг ийм радио нэвтрүүлэг. Тэгээд энэ нэг айгүй сонирхолтой дугаарыг би та бүхэндээ хуваалцаж байна. Одоо бүгдрээ хамтдаа сонсъё. Тэгээд би өөрийнхөө бодлыг бас хуваалцаад давхар ингээд орчуулад ингээд бүгдрээ авчи. Told stories. Listen to Family Secrets Season 12 on the iHeartRadio app, Apple Podcasts, or wherever you get your podcasts. Энэ радиогийнхны яваад Brooke and Jubal's second date update. A guy named Roger is on the phone today to do a second date update. And Roger, after reading your email, I've decided that if you don't get a date with the girl that you want to call today, I will gladly volunteer my services and go on a date with you. Because you said... За энэ дээр болохоор ингээд Rogers гэдэг залуу холбогдчихоо. Тэгээ Rogers чиний ингээд мэйлэг унсны дараа хэрвээ одоо энэ залгаж байгаа эмэгтэйдээ чиний болцоо бүтэлгүйтгэх юм бол би ингээд сайн дураараа чамд ингээд чамтай болцоход бэлэн байна гэд энэ хөтлөгч нь өөрийгөө илэрхийлж байна. Look, I'm taken. I have a girlfriend, but you sound like the kind of guy that I could spend a weekend with. Definitely. Well, I'll keep that in mind, but I don't know if you're my type. За би үүнийг ингээд ер нь бол санаад авчи. Гэтэ чи миний type юм шиг би мэдгүй байна гэнтэй. You're a smart man, Roger. You're a smart man. I've changed a lot of people's opinions about me over my time on this planet, Roger. Maybe you and I can... Maybe if you could give me some concert tickets. I don't know. Let's get into your date, though. Tell us about the girl that you want to... Тэгээд би ингээд амьдралын туршид олон хүмүүсийн бодлыг өөрчилж ийсэн магадгүй би чиний ч гэсэн бодлыг өөрчилж магадгүй гэд хийж байгаа байхгүй. Тэгсэн чинь магадгүй чи надаа ингээд концертын билет авч өгвөл ямар вэ гэдэг чинь. Тэгээд за энэ яриаг ингээд алгасаад болзооныхаа талаар ярьцгаая. All today. Well, her name's Monica. I met her a couple weeks ago. I was at a cocktail bar with one of my friends, and we were drinking, and he had to leave early. But I saw that the cocktail race, he was smoking hot. So. За хэдэн 7 хоногийн өмнө ингээд найзтайгаа коктейл баарнд ингээд сууж агаад жоохон ууж агаад найз нь төвлөө явхалсан. Тэгээд тэнцээ болол ингээд нэг тэр үйлчлэгч бүсгүйг харсан гинэ. Коктейл баарнд халуухан эмэгтэйсэн гинэ. You know, I decided to stay for a little bit, have a couple of drinks, over tip, you know, get her attention. Yeah, because I'm sure she never gets that ever as a hot cocktail waitress. You never know. Yeah. When we started having like the best conversation ever, we started talking about sitcoms that we wish would come back on television. Oh, that's nice. За тэгээд ингээд нөгөө sitcom буюу цуврал ингээд нөгөө нэвтрүүлэг ингээд телевизээр буцаж гарах талаар ингээд яриагаа эхлүүлсэн гинэ. Good icebreaker. Yeah, that's amazing. Үнэхээр сайхан ингээд icebreaker яриаг хаалгах сэдв байсан байна. I'd love to see a remake of Golden Girls. Yeah, Blanche was so high. Do we need to do the second date update, or can we just have this conversation now? No, we'll stay focused. All right. Yeah, you're gonna have a hard time doing that, Roger. But way to be boring, Roger. Yeah. Yeah, but no, we had like a great time. It was an amazing conversation. We actually closed down the place. Like I stayed with us to closing. Yeah. Well, За ер нь бол ингээд тэр болзооны турш ингээд ер нь бол яриа айгүй дайггүй болж өнгөрсөн гинэ. Okay, so how long did you stay? Because
I've been in the situation where you're having drinks with a friend, they leave, and then you hang out at the bar for a little while, make friends with the staff. But there gets to be a point where it's an okay amount of time for you to be there by yourself, and then there's a point where you've been there way too long, and now you're the creepy dude. No, it was only like 2 hours. Тинчээ ингээд хэр их удсан бэ гэд тийч. Ер нь аль тэ ингээд нэг ганцаараа уугаа суугаад ингээд нэг залуу тэ амар тийм алкогол юм шиг байх нь онцгүй штэ. Тэгээ ер нь бол хэр тинчээ удсан бэ гэд тийч. To the sun rose or anything like Тэгээ нармантд бол байгаагүй. And was this your date, or did you ask her out on a real date after this? Well, we just met. Like, this was open and gamut. За тэгээ ер нь бол 2 цаг байсан гэж байна. Тэгээд энэ бол ингээд яг жинхэнэ болцоо байсан юм уу гэдгсэн чинь анхны уулзалт байсан. But you know, the conversation was going well. We were joking around. So I asked her out on a real date. За одоо яриа болоод үнэхээр харьцан яриа ойлголцол одоо сайхан болсон. Тэгээд ер нь бол яг л болцоо шиг л байсан гэдэг чинь. What was she busy or something? Тэгээд ингээд яг үндсэн 2 болзоондоо ингээд үгүй гэсэн гинэ. Тэгээ яасан юм бэ? Завгүй байсан юм юу болсон ингээд асууж байна. She didn't feel comfortable with the suggestion I came up with. I suggested somewhat of an extravagant date. Like what, like a helicopter ride? No. I had a little bit to drink, so I probably shouldn't have asked this, but I asked her to take a trip. За тэгээд тухгүй байсан гэсэн юун тухгүй байсан юм бэ гэдээ асуусан чинь би ингээд ер нь бол нэг ингээ аялал ингээ санал болгосон. Ер нь би жоох ууцсан байсан л да гэдгсэн чинь ямар аяллаа ингээд нисдэг тэрэгний аялал уу гэд асууж байгаа байхгүй. За тэгсэн чинь энэ залуу ингээ анхныхаа болзоон дээр анх танилцсан эмэгтэйтэйгээ ингээ 70 эргийн орнуудаар аялахыг санал болгосон. What the hell? Та нар бодоод үзтээ. Ингээ нэг залуутай ингээ дөнгөж танилцаа 2хан цаг болж исэн чинь нөгөө залуу ингээ 70 эргийн орнуудаар хамт аялах уу хэд хоног гэвэл одоо тийм үстэй. Угаасаа тухгүй байх нь ойлгомжтой. Did you just say Mediterranean for a first date? Техникийн болцоон дээр л ерөөсөө ийм аяллыг санал болгох юм уу? You can't go out with her on a second date. I will gladly go to the Mediterranean with you. There's no shame in my game. There's no shame in mine either. That's why I asked. You never know until you ask. За ерөөсөө ингэж тэгээ энэ залуугийн хувьд бол тэр бол ингээд нэг тийм санаа зовхоор тийм зүйл бол богтонч биш ээ гэж байгаа байхгүй юу? A trip planned and you were going solo and you needed a partner, or were you just going to go buy tickets on a whim for both of you? Tickets on the whim, you know, it's nothing like spontaneity. Ерөөсөө нэг явж Say no to that? тэгтэн аваад шууд ингээд At явчихсан first гинэ. I thought I was joking, but I was serious. Би одоо яг ингээд яг serious үннээсээ жинхнээсээ ингээд хэлж байгаа. Literally bought tickets to the Mediterranean and taken her on vacation with you. Absolutely. We'll be on the beach in Malta right now. Хэрвээ тэр эмэгтэй ингээд зөвшөөрсөн бол одоо бид нар ингээд яг одоо ингээд 70 эрэг дээр байж ах байсан гэж байгаа байхгүй юу? You honestly think it's a good idea for a woman who just met a stranger at a bar to agree to go halfway across the world alone with him? За ингээд чиний бодлоор одоо тийм ингээд баарнд ингээд те танилцсан нэг залуутайгаа ингээд дэлхийн талыг туулахаар ингээд шууд явах нь болоо зүгээр зүйл үү? I don't see a problem in it. No. Надад ерөөсөө анхаарч Take her харагдсан. on the first date and invite her out for beer. Every guy does that. Yeah. I know. Ер нь бол Set yourself apart. яаж бодсон эвгүй те ер нь бүр ингээд аялалд явах нь битгий хэл зүгээр ингээд нэг тийшээ явъя гэж асуухад ч юмгүй штэ нэг тийшээ. I would be totally freaked out by you. Yeah, but not like ghost him. Yeah, you're moving way too fast, way too quick. If we're talking Mediterranean the first time we meet, it's going to be marriage and babies by the third date. I just believe life is to be lived. You know, I have some family members that left me pretty well off. And, you know, I want to enjoy it with someone. I don't see the problem. За энэ залуу болохоор ингээд ер нь бол амар ингээд ер нь чин сэтгэлээсээ л боцох гэсэн юм байна. За ингээд маазартууд ингээ алгасаад явъя. Яагаад гэвэл энэ ингээд юу бүтнээр нь орчуулах юм бол нэлээ их цаг зарцуулах гэдэг байгаа байхгүй. Тийм учраас ингээд алгасаад явъя. За тэгээд энэ хөтлөгч маань ингэж асуусан маа ингээд ер нь болоод ингээд нэг эмэгтэйтэй ингээд амар мөнгөөр зодож байгаа юм шиг те ингээд
чамайг аялуулъя зугаалуулъя гэдэг инхээр эн чинь ингээд sugar daddy юм шиг ивент итгэгч юм шиг ингээд мэдрэмж төрж байгаа штэ. Чи ер нь ийм нөхцөлтэй харилцааг хүсэж байгаа мó гэдгсэн чинь энэ залуу үгүй би болов sugar daddy болохыг хүсээгүй. Би яг ингээд чин сэтгэлээсээ нэг эмэгтэйтэй түүнийг халамжлаад хайрлаад хажуудаа байлгаад ингээд сайхан харилцаа хүссэн гэж хэлж байна. And take care of and show a good time. That's it. Okay. And I feel like that was her. I really, really liked her. You know, Okay, cool. Well, I'll dial her phone number right now. And you can get her on the phone and get your second date update, okay? Okay. All right, here we go. By the way, second date update. Гэтээ юу ингээд залгаж ийсэн за юм яаж мэдэх үү? How's it? Нэ $115,000 ингээд энэ нэвтрүүлгийн үн шүү гэдэг. Яг тэгвэл энэ залуу ингээ өөрөө амар чинэлэг, мөнгөлөг, хөрөнгөлөг гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд тийм болохоор нөгөөдөл ингээд маазар чинь те. Convenient, real convenient. Take checks to wire it. Тэгээд бэлэн байхгүй чекэр гэж хийж байна. Hello. Hi, it's Monica there. Monica юу? Hey, Monica, how are you? My name is Jubal. Now Jubal гэдэг ингээд нэвтрүүлгээ танилцуулж байна. Okay. What can I help you with? Well, I wanted to call you today because I actually got an email about you from one of our listeners. За манай нэг сонсогчоос нэг имэйл авсан гэж. Аваад холбогдож байна. Буруу номлол залгаагүй юу? Cocktail waitress. Та коктейл waitress буюу ингээ коктейл барн зөгч идэггүй үү? Yeah. Тийм ээ. Did you meet a guy the other night at the bar who offered you a trip to the Mediterranean? За та ингээд тэр баарн дотор ингээд тэгээ дадаа иргэн тэр Mediterranean улсуудаар ингээд аялах аялыг санал болгосон залуутай уулзсан уу гэж асууж байна. Энэ чи. Yeah. Энэ тоглоод аав мó? That's very specific stuff, and that's the Monica that I'm looking. Specific. That's why I'm a little freaked out. So, how do you know all this? Үнэхээр тэ амар сонь санагч яаж мэдсэн гэд. I know all that because we actually talked to that dude. Бид нар ингээд ярьсан. Чи хин гэлээ. Brooke and Jubal in the morning. It's a radio show. Энэ радио шоу нэвтрүүлсэн. Yeah, okay. There's a lot of people there, so I don't understand what's. Pardon me. I don't know. It just seems like this is very. We do. За би юус ойлгохгүй наа ингээд тэ надад бол амар сонь санагдчих. Энэ угаасаа тийм штэ. Нэг залуутай уулзаад ерөөсө 2 цаг л юм яар суусан тэр залуу нь ингээд гинт ингээл гадаад орн руу галуу шуун мах идүүлгээл тэгнтэй тэгснэ тэгээд нөгөөд чи ингээ айж байгаа штэ. За тэ тэрэлж бол яах вэ? Тэ зайсан бол яах вэ? Тэгсэн чи бүр ингээ хэл давнаад гадагшаа явъя гэд санал болгож байгаа. Тэгээ ингээд энэ нэмэгтэй ингээ жоох хайгаад тухгүй байна гэд ямар ч хүн байх юм бэлээ хүний номын золиос болох юм бэлээ тийм эстэй. Тэгсэн чинь тэгээд ингээ хорцгоо болоод ингээ асуудал шийдэгдсэн ингээ ghostled анцсан. Тэгсэн чинь хойноос нь ингээ залгаад ороод ирнэ. Амар strange те. За цаашаа явъя. I'll explain. We do a segment on our show called the second date update. Okay. It's where if you go. За манай нэвтрүүлгийн нэг хэсэг нь болохоор second date update гэдэг юм хэсэг байдаг булан гэх юм уу. За тэгээд энэ булангаар болохоор ингээ та хин нэгэнтэй болцоод тэгээд болцсны дараа ингээ та хариу дахиж холбоо барихгүй байх юм бол тэр хүн бидэнтэй холбогдоод тэгээд бид нар тань руу ингээд холбогдож байгаа чинь ингээд ийм зүйл болдог. Тэгээд яагаад ингээд холбогдохгүйсэн болцон дээр юу болсон ингээд учрыг тодруулдаг гинэ. Oh, it's fabulous. Okay. Now, за одоо л нэг actually we go out on a date with this guy. His name's Roger. Did you know that? Rogers. Yes, I know who you're talking about. Okay. За би тань юу хиний тухай яриад авч мэдэж байна. That evening when you were working and he really liked you and he thinks he kind of screwed it up at the end because he offered to take you to the Mediterranean. That is true. So he called you guys? Тий. Yes. Тэгээ үнэ. Тэр ингээд яг ингэсэн та нар л залсан юм тийм ээ бид нар л залсан. Oh my god, I told him that it was totally crazy and that I would never recommend any single woman going overseas with a man that they don't know. Тий. Тэгээ ингээд хэлж юм. Би ингээд хэлсэн. Энэ бол үнэхээр ингээд те ганц би эмэгтэйг шууд ингээд гадаад руу авч явъя гэдэг энэ санал бол үнэхээр амар зүйл гэж хэлсэн. Also, it's crazy to call a radio station to call me or email a radio station to call me. Тэгээ дараа нь бол ингээд үнэхээр би бас энэ Моникатай санал нэг байна. Дараа нь ингээд радио стейшн руу залгаад тэ хойноос нь ингээд холбогдоод ягаад ингэсэн эдрэг ингээд амар stalker шиг тэ энэ ба ингэж нь бас энэ нэмэгтэй амар гайхаж байна. Well, we've been doing this segment for a while now. I know it's kind of weird to get a call out of the blue from a radio station, but he really liked you, though. Did you actually like him when you were talking to him before the whole Mediterranean thing?
mean, we got along great. He was very handsome and, you know, very nice. But, I mean, it's a bar. Тэгээ ер нь бол ингээд чамд таалагдсан уу тэр залуу ингээд таалагдсан уу? Тэр ингээд аялаар явъя гэж санал болохоос өмнө таалагдсан уу гэсэн юм. Тэр бол сайхан залуу, дажгүй залуу байсан. Гэхдээ эн чинь баарнд байсан шүү дээ бид нар. You meet a lot of nice people that say outlandish things. When he said Mediterranean, I thought, you know, falafels, but he actually meant the Mediterranean. Yeah, what did you think when he brought that up after he met you? Did you think that he was joking? За тэгээд ингээд гадагшаа ингээд аялуулыг гэхэд нь юу гэж бодсон бэ? Чи тоглож гин гэж бодсон уу гэж асууж байна. According to him, he doesn't ask everybody to go to the Mediterranean. It was just you he wanted to take there. Тэгээд тэр эмэгтэй болохоор ингээд ер нь бол ингээд тоглоод аам болов уу гэж бодсон чинь ингээд амар үнэмшилтэй, итгэл үнэмшилтэй ингээд хариулж исэн. Ингээд тэгээд ер нь бол тэгжин тэгээд ер нь өөр ерөөсөө ямар ч эмэгтэйгээс энэ санд хүсэлтэд тавьж байгаагүй. Ингээд гадагшаа яв гэж асууж байгаагүй. Yeah, you guys believe him? Who knows? He would say that to you. Yeah. I don't know him more than you do, but he sounded Чамаас илүү ингээд хөтлөгчнөр мэдчихэж байгаа гинэ. That's a very expensive trip. Well, Monica, I know how to tell if he is serious because he's actually on the other line listening and wants to talk to you. Oh my god. За ингээд тэр нөгөө залуу нь одоо шуумны нөгөө талд юу яг өндөө одоо сонсоод байж байгаа гэдэг хэлж байгаа байхгүй гэсэн чинь нөгөө Моника чи ёо буурхан минь. Hey, Roger. За Roger холбогдсон. Yeah. Oh my god. How are you? Сайн уу? Shocked. I'm sorry for the shock. I know it might be a bit much for you, and I do apologize. Maybe I shouldn't have said the Mediterranean. Maybe I should have said Miami or the Caribbean or someplace like that. За намайг уучлаарай би ингээд тэ Mediterranean гэдэг тэр Африкийн орнууд руу явах санал биш. Магадгүй Miami ч юм уу тэ ийм ойрхон зүйлийг санал болгох хэрэгтэй байсан байхаа гэд хийж байна. Тэгээд Моника бүр шокнд орсон гэд хийж байна тэ. Someplace closer. I don't think that was the problem. No, that was weird to even invite me on a trip at all. You should have said just like dinner. Okay, we could do dinner. We could just go to the Mediterranean, have dinner, and come back. За тэгээ ер нь бол ингээд нэг I apologize. Am I coming on too strong again? Загсаач. Тэгээд ингээд ер нь бол ингээд эрэхтэй хүн тэгээ орой хоолнд орё гэж ингэж хэлвэл зүгээр штэ гэдгсэн чинь тэгвэл тэгээ Медитерранеан тэр ингээд арлын орн руу очиж орой хоол идчих хүрээдэрч болж штэ. Йоо ямар ааф юм бэ те. За чаашаа вэ? Just tell Well, I me mean, what I need I to do. mean, that just seems so crazy to me. It just seemed like, I don't know, dangerous. Тэгээ энэ бол үнэхээр ингээд галзуу бас амар зүйл гэдэг жаахгүй. Үнэхээр амар хүний 8-8-нд орчвол яахын шалтгаангүй танилцаа 2 цаг болж байгаа. Тэр хүнийг юу хийдэг, хин юу юм бараг нас масын сайн мэдх юм уу юм тийм үстэй. Dangerous гинэ. Too, Monica. Dangerous in what way? Tell. Go with somebody I just met to the Mediterranean. I mean, Dangerous about that. that doesn't seem odd to you. За ингээд Apologize. ингээд You don't know me that well, but I'm a man of means, and that's just something that's normal for me to do. Take a trip, go here, go there. No big thing. But I think you're a very special girl, and I want to show you that. за энэ залуу болохоор ингэж байгаа байхгүй юу. Чи бол ингээд бүр special онцгой эмэгтэй тий. Тэгээд надад бол тий тийшээ явах тийм асуудал биш ээ. Тий ингээд энэ бол миний хувьд бол ингээл зүйл штэ гэдэг жаа байхгүй юу. Йоо. Wow. Wow. Үнэхээр wow. I appreciate that, and I mean, I'm not in any position to just take off, and you know, I'm happy for you that you can do that. It just seems. Listen, if there's a problem about Zach. getting home from work, I could buy the restaurant. Just go over there. Oh my god. За энэ залуу ингэж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь за ингээд тий за баяр тий үнэхээр ингээ баярлж байна гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь нөгөө залуу нь сонсооч ингээд тий ер нь бол ингээд чамаа гэдэг ажилласаа гаргаад би чамд ресторан аваад өгөхөд ч бол асуудал байхгүй. Йоо солиотой юм бэ? Ресторан. Аяллаас ресторан руу явлаа. Одоо чаашаа явцгаая. Oh my god, that sounds crazy. Doesn't that sound crazy? Yeah. Галзуу юм бэ? Like, there's part of me that wants to tell you, like, go, and there's another part of me that wants to say, Roger, you can't just buy women. That's not how it works. I'm not trying to buy love. I'm trying to buy a restaurant.
two totally different. Monica, you gotta. За ингэ ингэж байгаа байхгүй юу? Чи ингээд тэг мөнгөтэй байж болно. Гэтэ мөнгөөр чи эмгтэй ингээд эмгтэй хүний сэтгэлийг ингээ худалдаж авч чадахгүй штэ гэсэн чинь Rogers хариунд нь би хайр худалдаж аваагүй. Би ресторан худалдаж авах гэж штэ гэж. Юу хэлэх вэ? No comments те. Give it to Roger. He's at least funny. Very funny. That's why we talked so long that night. All right, well, I'm supposed to. Тэг үнэхээр хүчтэй юм байна. Үнэхээр хүчтэй оройжгоо ярьсан гэж I would, but it seemed very extreme. And Wait, hold on. You haven't heard my whole entire offer. За ингээ үнэхээр extreme байна те гэдгсэн чинь байж чи миний ингээд бүх ингээд саналыг сонсоогүй байна гинэ. What else бас те дахиад юу oh my god. It's enough. I think I don't go anywhere. One. And two, if you like the date or not, or we'll see each other again afterwards or not, I'll give you a car. Any car you want. goodness. За нөгөө ингээд чи надтай хамт ингээ хоёрт болзонд явах юм бол энэ болзоо чамд таалагдсан ч бай, таалагдаагүй ч би чамд хүссэн машин чи авч өгье. Энэ тоглоом машины тухай яриад байна уу? Toy car what? За сонси. God. No way. Okay. If you think it's a joke, I'll put the car in your name. За ингээд үнэхээр тэр машины чиний нэр дээр авч өгье гинэ. Forever indebted to you. That's not a way to start a healthy relationship. За энэ бол тийм эрүүл харилцаа биш ээ. Healthy relationship биш штэ гэнэ те. Эрүүл харилцаа эхэлж байгаа биш ээ гэдэг чинь. Healthy relationship. Get drunk and hook up to the back of a car. Listen, I'll show up to the date in your new car with a ribbon and bow around it, and if you don't like me, I'll have my chauffeur pick me up and take me home. Oh my god. Ёо. Зүгээр зодож аллаа. За тэгээд ингээд шинэ машинтайгаа очиод ингээд болзоонд яваад тэгээд тэр машиныг чамд үлдээгээд энэ залуугийн жолооч нэрээд авах юм гинэ. The offer. There is no way you're serious right now. Чи Totally serious. I'll send it жинхнээсээ биш үсттэй гэсэн чинь үнэхээр жинхнээс ярьж ийн гэж байна. to the radio station. They can see that it's in your name, and I'll send the title of me to the radio station. They can verify it, and if you like or don't like me, the car is yours, no matter what. So you're offering to a car. Тэгээд та чи би чамд таалагдсан таалагдаагүй тэр болзоо сайхан муухай хамаахгүй те тэр энэ машин бол чиний. Oh, man. I don't even know what to say. I mean, Well, I should say yes. That's what I think. But Моника гэнэ би одоо яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байх гэсэн чинь зүгээр зөвшөөр гэнэ. Нөхөө хөтлөг чинь зүгээр зөвшөөр гэж те. would you go on a second date with Roger? We'll pay for dinner. It sounds so lame now, but Roger's offering you a car if you'll go out with him. За энэ хоёр дахь болзоонд явах юм бол радиогийн зүгээс одоо хоёр дахь болзооны тэр орой зоогийг даад гэсэн чинь Rogers бүр тэрийг давуулаа ингээ машин санал болчихсон. I don't know. This is the craziest thing that has ever happened to me. Ийм галзуу зүйл бол надад хизээж тохиолж байгаа. Угаасаа ийм галзуу зүйл хэн болгон тохиолдоод байхгүй. I agree. Exactly. So you might as well jump on this front train. It gets better and better. This is just the start. Yeah. So, I don't. When are you gonna buy her next a private jet? Like, Listen. Дараа нь яах юм бэ ингээ тий jet буюу ингээ хувийн нэстэг онгоц цааш юм. Move your best move. what do you think, Monica? За Моника юу гэж бодож байна? Offering me a car, any car that I want, just to go on one date with him. Yeah, that's exactly what it is. Okay, Monica, it's one date. I don't. Тэгээ хүссэн ингээд машиныг авч өгөх юм уу гэдгсэн чинь хөтлөгч ингээ Моника зөвхөн ганцхан болцоо штэ. Ганцхан болцоод яв машинтай болох чинь. One date and a new car. Нэг болцоо нэг машин, шинэ машин. Fill up the gas tank. And that's really expensive. I think you're going down a slippery slope if you do it. If you say yes, it sounds so good, but I don't think so. A slippery slope made of money, baby. Stop trying to throw a monkey wrench in everything. Йоо за. Одоо энэ шууд ингээд эдгээр ингээд энэ тэ мадрал жокнуудыг ингээд алгасаад Моника яг явсан болов яасан бол. Тэгээ энэ талаарх дараа юуг
яг явсан уу үгүй юу гэдэг талаар дараагийн бичлэгээр бүгдээрээ эргээ уулзъя. Та нар бас бодлоо хэлээрэй. Моника явсан болов уу үгүй болов. Хэрвээ танд хин нэгэн нэг удаа болзонд яваад машин бэлгэлээ гэвэл та яах вэ бэ? 2хан цаг болцсон залуутаа штэ. За ингээд саналаа хэлцгээе. Дараагийн бичлэгээр эргээ уулзъя. Бай бай.